За сайн байцгаана уу. За өнөөдөр хэр ядарваа? 2 өдөр болохоор жоохон ядарсан. Эхний өдрөө 3 матч хийсэн болохоор тэгээд тоглолт 3 тоглолт хийсэн болохоор тэгээд жоохон 2 өдрөө жоохон ядарсан. За тоглолтынхаа үр дүнг ер нь юу гэж харж байна? Тоглолтын үр дүн ер нь бол багууд бол амар байлээ. Сайн бүгдээрээ сайн байлээ. Манайх тэгээд жоохон юм одоо муу байлаа. 100% тоглоог гэж. Тийм. Өөрсдөө тоглолтыг 100 гаргаж чадсан бол Бас тэр бол биш дээ. Багийн тоглолтод жоохон муу байсан мөртөө. Гэтэл одоо 2 дугаар сет ч юм уу илүү сайн тоглож. Гэтэл ер нь бараг 100% тоглоог гэж хэлж байна. За яг гоо гэхдээ мэдээж яг гоо тэмцээнд оролцож хожигдох юм байлгүй яг. Хэр туршлага хуримтлуулж чадваа тэмцээнээс Тэр туршлага. Стенцо энэ тэмцээнээс зөндөө юм сурлаа. Өөрийнхөө талаар дээр багийн талаар дээр одоо юу аль сэт дутагдж байгаа вэ? Харин харагдсан тоглолтоо. За ерөнхийдөө энэ тэмцээний ерөнхий та бүхэн бас сэтгэлээ оволцоод ямар хөө зохион байгуулалтаа явагдаж байна. За бас та хэдийн маань оролцоо хэр вэ? Одоо бас тэмцээн маань ерөнхийдөө талдаа орж ийн тийм ээ. Одоо удахгүй шигшээ тоглолтууд эхлэн дараагийн бас бидний хүлээн авалт after party гэдэг ингээд олон үйл ажиллагаа байгаа. Тэр болгон дээр та хэд маань бас сэтгэлээ оволцоод энэ тоглож байгаа. Өнөөдөр бол бүхэнд гой үзэгчтэй ерөнхийдөө өөрийнхөө гой сэтгэлээ гой үзэгчтэй гэж хэлэхэд зөвхөн нөгөө өөр улсуудаас ирж байгаа хүмүүсээ бас дэмжиж өгвөл бас гоё юм уу гэж бодож байна. Тий. Тэгэхээр нөгөө өөр улсуудаас ирж байгаа хүмүүс нөгөө сэтгэл санаар унаад жоох хэцүү байдаг. Тий. За бас ээж аавда мэдчилгээ дэвшүүлж болно тийм ээ. За дэвшүүлээ. Аавч дайртай шүү. Тэмцээний талаас тэмцээн бол гоё боллоо. Баг болгон ер нь гоё харилцаатай гоё нөхөрсөг тоглолт хийгээд ер нь тийм байсан. Ер нь зохион байгуулалтын гоё ер нь бүх юм гоё байсан. Энэ манай баг дүү. Ээж аав дүүнэртэй хайртай шүү. Тэгээ тэмцээн бол гоё болсон. Тэгээ 3 өдөр болсон болохоор бие амрааж чадсан. Нэг л өдөр тоглоод бие амар ядраад сүүлийн финалд ортлоо амар ядсан байдаг. 3 өдөр Бид эхний тоглолт эхний том тэмцээн болохоор тэгээд эхний удаадаа жоохон юм тооцлоо. Гэхдээ дараагийн тэмцээнүүд амжилттай тууштай оролцсноо бидэд. За та бүхэндээ ямарчсан манай тэмцээнд оролцож ингээд цаг заваа зарцуулаад улсынхаа нэрийг гаргаад ингээд оролцсон чин сэтгэлээсээ зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлж байна. Тэгээд та бүхэн маань цаашдаа бас бэлтгэлээсээ ингээд өшөө Европын аврагт багаараа ингээд оролцоод цаашаа тууштай яваарай гэж хүсэж байна. За тэгээд үзэгчтэй бүгдээр хадаад 3-2-1 Франц. 3-2-1 Франц. За баярлалаа.